Холбоотой олон засгийн газрын үйл ажиллагаа одоо оролцоо гэж юм. Ер нь улс төрчлөлтөө хязгаарнаас болж улсынхаа ажлыг ер нь хязгаарнаас эхлэх вэ? Та энэ дэр нь ямар бодлоо? Засгийн газрын үйл ажиллагаараас нь доголддог. Бүх зүйл хэвэн явж байна. Бүх сайдууд өөр өөрсдийн чиг үүргийнхээ ажлыг хэрэгжүүлээд явж байна. Тэр дундаа одоо засгийн газрын хуралдаанаас ч гэсэн одоо хэлцэгчтэй асуудлуудаа хэлж дуусаад ингээл явж байна. Засгийн газрын сайд нарыг одоо тухайлбал байнгын ордын хуралдаан цуглахгүй. Албан тушаалын төлөө өргөдөл өгөх, мэдэгдэл хийх зэрэгээр ингээд байнгын орны төсөв тэгжил нэг зарим нэг одоо поп постэрчтэл тэгс одоо попрод байгаа хэл та. Зарим нэг тухайн цаг үеийнхаа шинж чанартай асуудлууд дээр гарч иж мэдээлэл хийх нь тухайн хүний ч бас засгийн газрын гишүүний ч үүрэг, их хурлын гишүүний ч үүрэг гэж бодож байгаа. Тэгээд буцаад хурлуудад орж байгаа шүү дээ. Тэгээд сайд нарыг ирээгүй нэрээгүй гэдэг нь сайд нар хурлуудад ороод явж байгаа. Төсвийн хэлцүүлэг яг л одоо цагийн хуурийн дугаа явж байна. Цахим орчинд таны нэртэй нэг сэлэм яваад байна. Энэ тал дээр тайлбар өгөөч. Танд хүн бэлгэлсэн юм уу? Та хүнд сэлж бэлгэлсэн юм уу? Би одоо нэг өөрийнхөө нэрийг тавьдсан сэлэм хүнд бэлгэлэх хүн биш. Тэрийг манай ЗИВ гэдэг нэг клубын залуучууд надад бүр тусдаа бүрдийн сертификаттай юм блэ. Тэгээ бэлэг болгож л өгсөн. Батлан амлахын сайдаар одоо ажиллаж байгаа томилогдож ажилласан учраас тэнд одоо талархал илэрхийлээ. Ингээд бас хамтран сайхан ажиллана гэдэг утгаар агуулгаар ингээд бэлгэлж өгсөн тийм л зүйл байгаа. Тэгээ яг хэвдээ тэгээ сошиал дээр янз бүрийн чиг сонсон мэдээлүүд гаргаад тавьцгаах юм биш тийм юм дэ тий. Тэгэл тэр нь тэгэл нэг бөө сэвэлтэнд орчдөг. Одоо улс төрөл явж байгаа хэн өнгө мэдэж л байгаа шүү дээ. Та нар ч гэсэн одоо бас бүгд бодолтой л байна. Нөгөө цол олгосон асуудал яваад байгаа шүү гэсэн. Яг ямар шалгуур нөхцлөөр одоо цол олгосон юм? Манай зарим нэг одоо албан хаагчид цэргийн цолтой албан хаагчид шүү дээ. Ахлагч байсан ахлагч байсан хүмүүс тодорхой хэмжээний амжилт гаргасан учраас бид өхөн цэргийн офицерын баг цол үе дэслэх цол олгосон юм л да үйл явц байгаа. Дээрээс нь бас ахлагч цолууч гэсэн олгосон. Энэ бол одоо тэгээд нэг тим боллоо, юм боллоо гэж бодоод хууч орнохоо дагуу явж байгаа гэж ойлгож болно. Тэгээд тэр солуудыг бид өхөн сая хичээл сургуулийн нээлтээр одоо албан ёсоор гаргаж өгсөн байгаа. Батлан хамгаалалтын салбарт эх хонд одоо тухайлбал зарцуулах төсвийн хэмжээ ер нь ямар байгаа вэ? Тулгамж байгаа асуудлууд яаж юу бэ? Түүнийг шийдвэрлэхийн тулд бас хэрхэн яаж ажиллаж байна? За, тулгамж байгаа асуудлууд бол бас байлгүй яах вэ? Тэгэхээр одоо их байгаа. Тэгээд мэдээж төсвийн хүрэлцээ нөхцөл байдал одоо бас боломж тааруул учраас бид өхөн өөрсдийнхөө хугацаанд нэгдүгээрт гэж яригдсан ажлуудаа л одоо оруулах гэж хичээлээ. Одоо 68 орчим тэрбум төгрөгийн төсөл одоо үндэсэндээ явж байгаа. Тэгээ батлагдвал тэр чиглэлээр одоо тодорхой ажлууд хийгдээд явнаа. Албан хаагчдын цалин хүснэр бодвол